Монгол телевизийн бүтээл. Хас банк амьдралд ашид хамтдаа. Дэлхийд танигдсан Монгол бүтээн байгуулалт шинэ яармаг. Ирээдүйг өнгөлнө. Skytel хамтран төлөвлөж байна. Авьяаслагын монголчин шоуны шүүгчийн шатны шалгуур тун амжилттай өндөрлсөн. Яг одоо хамгийн хариуцлагатай чухал үе юм. Энэ бол авьяаслагын монголчин шоуны шүүгчийн сон шалгуур шат юм. Өнөө шатнаас үлдсэн 100 гаруй онцгчоос хар шигшээ тоглолтод үлдэх 32 авьяаслыг сонгож бас шалгуулах хариуцлагатай үе хүрцээрээ. Энэ 32 онцгчоос шүүгчийн шатны шалгуултанд маань хөтлөгчдөөс болон шүүгчдээс алтан баазар авсан 5 онцгч маань шууд хар шигшээ тоглолтод орон зэрэгтэй болсныг та бүхэн санаж байгаа. Түүний эдгээр 5 онцгчнаас гадна хин хонж өгөх бол шүүгчид өнөөдөр маш хариуцлагатай бас удаан цаг хугацааны дараа шилдэг 27 онцгчийг хагас шигшээ тоглолт руу авч явах болно. Нэвтрүүлгийн дүрмийн дагуу шүүгчийн шатны шалгуултанд үлдсэн 100 гаруй онцгчид маань ямар нэгэн үзүүлбэр үзүүлдэг. Энэ бол авьяаслагын монголчин шоуны бас нэг онцлог юм. Шүүгчид маань бэлтгэл зурсан байна. Ингээд авьяаслуудаа чин сэтгэлээсээ амжилт хүсье. Монголчин арилсан. Эрхэм үндэс шүүгчтэй та бүхэндээ гэгээ өглөө нэмийн төргий. Өглөө нэмэндээ. За, авьяаслаг монголчин шоуны шүүгчийн шатны шалгуултанд тунжилдсан 100 гаруй оролцогчдын маань зураг бидний өмнө яраасан дэлгээстэй байна. Тэгээд уламжлал ясаараа цөмөрөө хагас шигшээд орох тийм ээ. 32 оролцогчтой цөмөрөө эндээс төвж энэ жил бол нэр үнэхээр тэр оролцогчдын чанар чамсаа тий Төрөл жанр шал өөр. Хүндх юм болох нь дээ. Төрөл жанр чанар гэснээс бас шинэ юм оржсэн бол алтан баазар ба шүү дээ. Тийм шүү дээ. За тэгээд дөрвөн шүүгчдэр бид нар болон хоёр хөтлөгч маань нийлээд нийтдээ 5 үзүүлбэр дээр бол алтан баазар дарсан. Миний хувьд бол 0087 дугаартай инх Эрдэнэт бол дарсан. Энэ хэрэг нь бол гэр бүлийнхээ төлөө юу ч хийж боцохгүй амьдралын төлөө тэмцэж байгаа залуучуудын гол төлөөлөл болсон залуу байгаа. Ийм учраас бол тэмцэх боломж олгож өөрийн алтан баазрыг өгсөн байна. алтан баазар дарна гэж ингээд сонссон чинь те би одоо ямар одоо оролцогч дээр дарах бол гэж ингээд бодоод байсан. өөрийгөө чигнаал. Тэгээд миний хувьд бол яг 296 дугаартай авир мэд гэдэг бүсгүүдээр би бол алтан баазрыг өгсөн. Энэ бүсгүүд үнэхээр бол яг тэр дууг яг өөрийнхөөрөө дуулж бас өөрийнхөөрөө байж чадсан дарсан байна. Баярлаж боо юм болсон шүү те. Үнэхээр алтан баазар гэрсэн яг тэр цаг мөчрөг эргээд очичлаа л да. Миний дарсан алтан баазар дарсан хүн бас надад л эмэгтэй хүний хувьд хөөхий тэр бүх эмэгтэй хүний ачааг нуруунд дээр үрж байгаа харин бүгдийг нь хаяад авьяаслаг монголчин шоу өсөд орё гэдэг маш их Хүрний тэргээр ирдэг ч юм уу. тийм шүү дээ хөөхий. Наад золж хөөхөд халуураад. Үнэхээр энэ хүнд бол алтан баазар дарсан. Тэнэггүй хашаа бас. Зарсан зорилготой хүрсэн шүү. Хүрсэн. Тэг чи ямар хүн дээр яа. Та нар за санаж гинэ тий. Яг юу боллоо тэр өдөр. Тэр л одоо үнэхээр шоу бах та бодвол тий. Шоу гэж чинь шүү дээ. За алтан баазар бол гоё байсан. За одоо алтан баазар 5-аас гадна тийм ээ шилдэг 27 одоо цөмөрийн дундаас. Энэ бол их амаргүй шүү. Амаргүй. Тий.
Энэ олон мундаг шилдэг оролцогчдоос яаж нөхдөө ширүүн дайм болох гэж шүү. Зүг боллоо. Одоо хийхээсээр арга. Энэ үзүүлбэр бол маш гоё тийм гэр бүлийн дулаан уур амьсгал оруулж ирсэн тий. Айгу гоёж дуусан юм үзүүлбэр байсан. Вау, за энэ залуу бол ёстой гоё шүү, гоё. Үнэхээр манай шоуг чимсэн бас гялтгануул чадсан тий. Санд нэгж гэнэ үү? Гэхдээ үнэхээр манай шоуны тэгээ онцлогийг харуулсан байхгүй юу? За. Зүгээрчтэй шиг. За цааш нь. Уур гэдэг. Nice. Гэхдээ надад бол тэг яг тийм гоё байгаа чадаагүй шүү дээ. Жохон замбраагүй байсан. Яг үнэхээр замбраагүй байсан. Сүртэй тийм юун тийм амар гоё байна. Чи тэ замбраатайгаар марш хийх гээд байгаа юм уу? Балет хийх гээд байгаа юм уу? Миний хоёр залуу чимээгүй жараа. Энэ хоёр үнэхээр бас нэг хэсэгтэй л үзэгчдийг барьсан шүү. Тэгээ эдгээр өвтгш бийтэй. За баяра байж өвтгш бийтэй. Үнэхээр спортлог бас бусдынхаа үгийг сонсоо. Бөөнөр орвол тэгээ дараа нь хүмүүс юу хэлхийг сонсов. Чи ер нь өөр онцгой байх хэрэгтэй байхгүй. Нэг ширхэг гэлгээ чамдлах хэрэгтэй шүү. Чамд юм. Надад болохоор энэ нэг адил төстэй ном шиг санагдаад байгаа байхгүй. Шантрахвай, ухрахвай дэрлийн шурган. Welcome to my heart. Make me love what I've done. I don't wanna hurt anymore. Иргэн тарам дунцагаан. Ийм холбоотой ховор шүү. За энэ залуу бол харин ч өөр шүү. Та нар зүгээр. And Amarillo by morning, and up from San Antonio. Ер нь 3 хүн ингээ нэг хүн рүү яах ямар Муухай тий. Зүгээр чимээгүй гэж. тийм шимэгэл биш тий. Гоё эсэ шүү. Гэхдээ энэ ер нь гендерийн асуудал гарч ирдэг шүү. Хөөш. Жог аяха наацгаа. Эвдлээ танаас ч. тийм гоо. Аль нь л одоо энэ ч бол Одоо шийдвэр гаргах хөө. Түрүүн сонс зөндөл маргалтлаа штэ. Ургахын улаан нарнаас үдшийн бүрийг хүртэл шүүгчийн саман шалгаруулах шат маань үргэлжилсээр байна. Өргөө цагаан гэртээ эхэм дөрвөн шүүгчид маань зөвлөлдсээр байна. Би тэр дөрвөөр бахархаж байна. Бас тэр дөрвийг битээр маш их удаан хүлээж байна. Тийм надад ерөөсөө хүн бие махбодоор яаж ярихыг л яруу тодор хэлсэн байна. Одоо тийм. Одоо тийм. Харин газрыг зүсрэх бороо. I'm a real Mongolian boy. Put your hands up. Айгу өнгөлөг өөртөө ихтэй яг залуучууд бол ийм л ах хэрэгтэй байхгүй ийм ирч хүчтэй байх хэрэгтэй байхгүй тийм. Y'all wanna party like we do. If y'all wanna party like us, let me hear say
иддгээс илүү ингээд өөртөө маш их итгэл. Би бол өстой тийм мундаг үжилж байна гэсэн тэр нэг өөртөө итгэл хүмүүсийг үнэхээр итгүүлж чадчихсан байхгүй. Яалтчгүй тэр нэг юм атмосферыг гоё болгочихж байгаа байхгүй юу? Яг 2 3 Тэмээ энэ баг Момбахта. Имэ ким нэрээс Момбахта. To take us out of the dark. Ерөөсөө авьяас. За шууд авьяас гэж ярих юм бол хоёулаа авьяас дуучлаарай. Хоёулаа л хэн авьяас. илүү Baby, running down to the riptide. After something has that dish that. Миний балчирхан гэсэн баг тий. Илдэрч тий. тэгээ балчирхан мөртлөө бас амар айхтар хөвгтөл шүү. хоногийн хоол гэсэн үг. 7 хоногийн хоол, 7 хоногийн хоол. Цэцэг чэшнэн нүг хатагтай би одоо багч гэсэн бодоо хүчсэн бүгд тастай. Мончода. Шэмгээ гадаад үзмж нь гоё байх дээрээ зэрэгд гоё болчих юм. Тиймээд үгүй би учиргүй гадаад үзэмж гоё юм тэнцлээ гээгүй шүү дээ. Уучлаарай. Sorry. Ямар хэрүүч юм таа. Сүүлийн үед язгуур урлагийн маш олон хамтлагууд бий болсон. Хүүхдүүдэд, залуучуудад нөгөө Монгол ахуйгаа мартаж байгаа биднэрт хүртэл маш өгөөчтэй байсан байхгүй нөхөр. Үнэхээр нэг Монгол нүнжиг гэж та нараас л харагдаж байна да. Баярлалаа. Үнэн гоё. Хэлэх үг. Шууд уу. Хишгот эр хүний хувьд том мөрөөд, том амбицл тэр хэрээрээ та тэр мөрөөдөлтөө хүрнэ. Дөрвөн тэнцлээ. За эрхэм үндэт шүүгчид минь ээ. Би тэд чинь бүтэн өдөр хийлэлцсэний эцэстэй авьяаслаг монголчууд шоуныхаа шүүгчийн шатнаас тунаж үлдсэн 100 гаруй үзүүлбэрээс шилдэг 27-гийн сонгох маш адармаатай бас хариуцлагатай ажлын ард гарч чадлаа шүү. Баяр хүргэе. Баяр хүргэе. Тэгэхээр дөрвөн шүүгч маань урт жилүүдийг бодох юм бол энэ жил илүү олон авьяастай, илүү чадварлаг, илүү өрсөлдөөнтэй шүүлтийн дунд явж байгаа. Тэд яасан ч харгасан юм, тэд яасан ч төвчээртэй юм. Тэд нэр үнэхээр бахархахгүй байх аргагүй. Тэгэхдээ энэ бол авьяаслаг монголчууд шоу нэвтрүүлгийн хагас шигшээд хэн үлдэх вэ гэдгийг тодруулдаг хамгийн чухал цаг мөч. Тийм ээ. Хэрхэн үзэгч та бүгдийн маань дэмжиж байгаа тэр гайхалтай авьяаснууд маань шигшээ тоглолтод бантунж үлдээсэй гэдэгт одоо чин сэтгэлээсээ хүсэж байна. За тэгэхээр эрхэм шүүгчтэй бидэн дээр ирж шийдвэрээ сонсож хараахан чадахгүй магадгүй хүндэтгэх шалтгаанаар ч юм уу магадгүй эсвэл хөдөө орон нутгаас хол зам туулж ирж чадахгүй улсуудаа шууд утсаар яриад тэнцлээ эсвэл та тэнцсэнгүй уучлаарай гэдэг одоо юмыг хэлэндээ хамгийн хэцүү даалгаврыг биелүүлэх гэж байна. Тэгэхээр одоо залуугаар нь бас ирнэр нь рокбиг Эрсэлтэй болно тий. За явна да. Явна да. Бано. Бэн. За би авьяаслаг монголчууд шоунаас шүүка ярьж байна. За сайн байна уу та. Сайхан цэцгээ шүүгчт нь шийдэг гаргацсан байна. Чи шийдийг сонсоход бэлэн байна уу? Бэлэн байна уу? Харамсалтай нь энд хүрээд Өндөрчлөө. Тэ мэдээ. амьдралд хизээж бити бууж Чигээрээ. За. Хоёрт ямар ч сайн амжилт хүсье. За баярлалаа. за дараагийнхаа гэр бүл рүү одоо ярина да. Бано.
Байна. Сайн байна уу? За, авьяаслаг монголчин Шоноос ярьж байгаа. Шүүгч чингээ байна. За, сайн байна уу? Дараагийн шатанд та тэнцсэн үү, тэнцээгүй юу гэдэг шийд. Гэсэн бод байна. За, бэлэн байна. Та нарын бүтээлийг бид нар үзэхэд Олон сэтгэл тогтолж. дуу нэгтэйгээр та нартыг тэнцүүлсэн. Хамт ажил амжилт хүсье. Ямар гоё мэдээ вэ? Ийм л аргасан нөхдөдтэй ерөөсөө. Шок даруудаг шүү дээ. За яг өнөөдрийн гаргасан энэ хариуцлагатай шийдвэрийг маргааш бүх оролцогчдод дуулах маш миний хувьд бол маш хүнд өдөр болно. Яагаад гэвэл тэр хүмүүсийн баярлж байгаа тэр баяр, тэр хүмүүсийн тэр гонигтай байгаа тэр нулимсыг одоо харахад маш хэцүү байдаг. Тэгээ нэг баярлалаар даа баярлждаг те. Ойлгох дээр нь Яадаг үлээ. Тэгээд одоо яах вэ? Баяр гоныг нь хосолсон. Сонирхолтой сайхан чим шиг бас тэгсэрний хариуцлагатай л өдөр тохиох юм шүү дээ. За амжилт хүсгээс өөр юм уу? За. Амжилт хүсье. Дэлхийд танигдсан Монгол бүтээн байгуулалт шинэ яармаг. Ирээдүйг өнгөлнө. Skytel. Хас банк. Амьдралд ашид хамтдаа. Өнөөдөр миний хувьд маш чухал өдөр. Тэгээ махлаг медалыг эмэгтэйчүүдийг бүжиглж чаддгаа гэдэг би баталгааг зорж байгаа. За манайхаа дүнгээс устгахаар авцгаа. Хүсэл маань биелнэ гэдэгт найдаж байна. Тэнцвэлээ яагаад? За дараагийн шатанда тэнцээсгээ сонсоор явах гэж байна. Би бараг тэнцсэн байх гэж бодож байна. Өө нөх сэгсэд шалгасан гэдгээ очиж үзэх гээд байж байна. Баг зэрэг дагталж байна. Юу болох юм аа? Өчигдөр чи бид нэр хүмүүсээсээ шилдэгүүдээ татруулаад авчлаа. Одоо өнөөдөр хамгийн гол нь тэднэртэй шийдийг хэлнэ. Хүүхдүүдэд та нар тэнцсэнгүй. Та гэртээ харина уу гэдэг үг бол маш их надад хүнд тусдаг. Мэдээж үлдэж байгаа хүмүүст бол маш их сайхан баяр хөөрөх болох байх. Сэтгэл бол нэлээд догдолж байна. Одоо энэ жилийнх бол илүү 4 жилээс илүү их өөрчлөлттэй байгаа. Мэдээж хэцүү өдөр. Яг энийг бол хэлнэ гэдэг бол бас хамгийн их тэр үнэнтэй нүүрт тулгарна гэдэг хамгийн хэцүү байдаг шүү дээ. Хэрвээ би энэ хагас шигшээд тэнцчих юм бол миний хувьд ер нь энэ тэмцээнд орсны утга учир юм болов уу гэж бодож байгаа. Өчтөр унтваа тэгээд санаж байгаа. Бараг унтаагүй. Ер нь хариугаа сонсоход хоног тоолж хэлсэн дээ. Хэрвээ тэнцвэл би амар хамгийн чангараа ярьсан гэж бодож байгаа. Тэнцчихлээ ямар ч эмээдэд болгоод тэгэл ямар сайхан мэдээтэй гэрлэг гарна. Итгэхийн ирээр нэг тийм айдас байх юм шиг байна. Гүү бол яана те. Тэнцчээсэй гэсэн хүсэл юм уу болоод айгүй их байна.
оролцогчтой анхаараарай. За шүүгчд маань шийдвэрээ танилцуулахад бэлэн болсон байна. Оролцогчд маань бэлэн үү? За сайн бацгаана уу? За шүүгч нар маань сонголтоо гаргасан байгаа. За та нар бол бүгдээрээ бол урдаа тавьсан зорилготой, түүндээ бол тууштай тийм оролцогч нар байгаа. Тэгээд та нарын үзүүлбэр манай шоуны бол бас гялалтсан хэсэг болж чадсан. Харамсалтай нь шилдэг 32 оролцогчны дунд та нар магтаж чадсангүй. Гэхдээ бүгдөөрэнд нь ирээдүйд нь амжилт хүсье. Энэ жилийнх ер нь тэгээд бас нэлээ чанартай байхгүй чанартай ийм үзүүлбэр одоо сэрч байхгүй тийм. Өөртөө сайн мэдээ тийм. Тэгээ мундаг өсөж шүү үе хийж байгаа. Мундаг өсөж. Авьяаслаг монголчууд шоу та наргүйгээр цааш үргэлжлэх боллоо. Модерн үзүүлбэр гэдэг бол тий хүмүүсийг үзэгчдийг бодох, сэтгэх их боломжийг олгодог. Үзэгчдийг сэтгэлгээний хувьд дагуулдаг байхгүй юу? Тийм учраас ийм үзүүлбэрүүд бол манай шоунд байх ёстой гэж бид үзээд та бүгдийг тэнцвүүллээ. Шоуны 32 шилдэг оролцогчдын тоонд бол хараахан минут олбогдож чадсангүй. Тэгээ та нарт бүгдээрэнд амжилт хүсье. Өнөөдөр би та нарыг гэртээ харих болсныг дуулгая. Гэртээ хараад үзүүлбэрээ чанаржуулаад хагас шигшээд үзүүлээд өгөөрэй.
За 32 жил тэгэл боллоо. Тэгэл бодсон. Тэгээд тэнцсэн болохоор амар баяртай. Авьяаслаг монголчууд шоуны тайзан дээр урд өмнө үзэгдэж байгаагүй үзүүлбэрийг та бүхэн үзүүлсэн үү гэвэл тийм ээ гэж хэлнэ. Бид та бүгдийг хагас шигшээ тоглолтод оруулах боломжгүй гэсэн шийд гаргасан. Та бүхний цаашдын зам бол маш өнгөлөг гэрэлгээтэй харагдаж байна. Бид илүү их одоо тийм гайхшруулсан үзүүлбэрүүдийг оролцогч та нараас байнга хүлээж байдаг. Энэ удаа харин та бүхэн тэнцэнгүй. Шүүгч нар маань сонголтоо гаргасан байгаа. Энэ сонголтод та хэд маань багтаж чадлаа. Баяр хүргэе. Та нар хагас шигшээ тоглолтод хараахан тэнцэж чадаагүй. Намжаа ахын дөө цааш мундаг ирээд хүлээж байгаа шүү. Битээ бууж өгөөрэй. Та бүхний үзүүлбэр бол манай шоуг өнгөлж чадсан тийм үзүүлбэрүүдийн нэг байлаа. Харин та нар үүгээрээ маш их бахархах ёстой шүү. Гэхдээ та наргүйгээр манай шоу цааш үргэлжлэхээр боллоо. Хамтдаа байсанд баярлалаа. Амжилт хүсье. Та нарын үзүүлсэн үзүүлбэр үнэхээр одоо үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх дайны үзүүлбэр мөн үү гэдэг асуудал байна. Яг өнөөдрийн хувьд та бүхэн авьяаслаг монголчууд шоуны тайзан дээр дуу хөгжмөө үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Гэхдээ та нарын тухайд шийдвэр гаргахад бол хинч юу ч хийжсэн битгий тоо өөр дөмхөөс илүү байх боломжийг бид та бүхэндээ олгож байна.
Та бүхэн хагас шигшээ тоглолтод орохоор боллоо. Баяр хүргэе залуучуудаа. Гоё шүү хүүхдүүдээ. Баяр хүргэе. Энэ бол үнэхээр нүдэ болсон баяр. Маш их баяртай байна. Үнээр сэтгэл өндөр байна. Тэмдэглэмээ сагч. За, та нар Авьяаслаг монголчууд шоуныхаа эхний давааг бол маш амжилттай давж чадсан. Яг тэгэл хамгийн түрүүнд та нар өөрсдийгөө ялж чадсан. Хоёрт гэх юм бол зөвхөн Монголын төдийгүй дэлхийн хэмжээний энэ тайзан дээр та нар өөрсдийнхөө авьяас, ур чадварыг харуулж, за түүгээр бас үзэгч түмнийгээ баярлуулж, цэнгүүлж чадсан. Бидний сонголтонд та бүхэн хараахан багтаж чадсангүй. You've got the words to change a nation, but you're biting your tongue. You've spent a lifetime stuck in silence, afraid you'll say something wrong. If no one ever hears it, how we gonna learn your song? Надад энэ залуучууд ингээд тест ялагдаж сурж байгаа тий өөрөө өөрсдөө алга ташаад гарч байгаа нь үнэхээр бас тийм шүү дээ. таалагдж байна. За та нар бол мэдж байгаа бах сүүлийн үед язгуур урлагийн болон бүжгийн хамтлагууд бол маш их болж байгаа тий. За тэгээд олон байна гэдэг бол өрсөлдөө маш их болсон гэсэн үг. Ингээд шүүгч нарын шийдвэр бол гарсан байгаа. Энэ аяллаа цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо. За тэгээд хагас шишээ тоглолтод та нар бүгдээрээ тэнцлээ. Баяр хүргэе. Та нарын хувьд бол хагас шигшээгийн 32 шилдэг үзүүлбэр дотор хараахан багтаж чадсангүй. Гэхдээ та нарын өмнө мэдээж маш сайхан ирээдүй хүлээж байгааг бити мартаарай. Амжилт хүсье. Мундаг жүжигчин болно шүү заяа. За чи мундаг жүжигчин бол чадна те? Амлж яана энэ их чахнарт амлж. Амлж идэж чи. Амлж. Яа ямж чи. За гүч. За, манай шоунд бол маш олон дуучид орж ирсэн. За, циркийн үзүүлбэр бол бүр олноороо орж ирсэн. За, тэгээ тэр олон
үзүүлбэрүүдийн дундаас онцгойрч чадна гэдэг бол маш хэцүү. Чадсан гэж үзсэн учраас бид та бүхнийг тэнцүүлсэн. Таны оролцогчдод мундаг багтай. Хүнд сайн мэдээ дуулах, сайхан мэдээ юм тий. Муухай мэдээ би авдаг болох. Муухай мэдээ дуулах хэрэгс онцгой. Яг энэ хүчийг үгээр илэрхийлж чадахгүй. Энэ хэрэг надад өшөөх хариуцлага ногдож байна. Өшөөх би чармах хэрэгтэй, өшөө юу чаддаг би харуулах хэрэгтэй. Монголчууд авьяастай! Та нарын гялалцсан сайхан авьяас чадвар та бүхнийг тэнцүүлж чадлаа. Баяр хүргэе. Энэ хэлээр одоо яг 32-оо тий чимэн гэж бодсон шээ. Үнэхээр гой санагдаад ш. Мэргэжлийн хүмүүс бол бусад оролцогчдоос нэг ялгархгүй. Заримдаа бүрч доогуурч юм шиг. Тийм тохиолдлууд байдаг. Та нар тэр тохиолдлуудын нэг нь. Биш байсан учраас та нар тэнцлээ. Рүүгээр хэлэх аргагүй сайхан байна. Мөрөөдөл дээр нэг шат гიშгүүлж өгсөн байхаа гэж би бодож байна. Үнэхээр гоё байна. Тэгээд Монголын авьяастан бол дуусч дундаршгүй. Тэгээд энэ дундаас бас авьяастанаар тэр дундаас шалгараад тэнцсэндээ маш их баяртай байна. Гэр бүлийн хамтлагийг хурлахын зүйтэй гэж шийдээд тэгээд өөрөө биеэрээ ирж бас энэ 32-т та бүхэн тавтай морил гэж хэлэхээр одоо ирчгээд байна. Одоо хариуг нэднэрт дуулахад бэлэн болчих зогсож байна. Орцгой. Тим ив нэгдэлтэй, аз жаргалтай, бас их авьяастай гэр бүл. Тэгээд энэ манай шоунд танах шиг юм гэр бүл бас нэг бус байх ёстой юм байна гэж бодоод та бүгдийг шилдэг 32-т баяр хүргэе танартай. Ингээ та нар манай шоуны хагас шигшээд тавтай морил. Баяр хүргэе. Сайхан байна. Тэгээд энэ сайхан мэдээтэй хурдхан одоо бидтэй сайн хангаарай. Дараачаагаа шатна маш сайн бэлдээрэй. Баярлалаа.
Инхүү авиасын Монголын шоуны маань 2-р шат буюу шүүгчийн сонгон шалгаруулах шат тун амжилттай өндөрлөж шилдэг 32 оролцогч маань тодорлоо. Тийм ээ, эдгээр 32 оролцогчоос 5 нь алтан баазар буюу шүүгч нар хөтлөгчрийн тусламжтайгаар хагас шигшээ тоглолтод үлдсэн болоод үлдсэн 27 авиасныг сонгож шалгаруулж авахын тулд шүүгч нар маань бүтэн өдрийн турш хэрэлцэж, шүүж, шигшиж, чүүчиг мачиг гэж арай ихж нэг сонгож шалгарууллаа. Тэгэхээр шилдэг 32 оролцогчийг эргэнэг санацгаая.